Улам ойртой л байна. Хүлээж тэсэхгүй нэ. Сэнгэл хөдлөөд байна. Хашгирмаар санагдчихлаа. Кентерлот бид очиж байна шүү. Би ганга харагдаж байгаа гэж найдахаас. Кентерлот тэр байна. Кентерлотод өвөл ямар гоё байдгийн бэ? Өдөр бүр чин сэтгэлийн баяр болдог бол гоё доо. Үзэх юм чих байна да. Миний энэ хоёр нүд бүр аягнаасаа гарч гэлээ байна шүү. Нэг санаа байна. Зүгээр ахаар тагнууд хийж тоглоцгоё. Би хэллээ. Би 8 хөтөч ихэр харж байна. Би цасны одоо морийг харж байна. Талхан жимчрийн гэрийг иддэг цасны морийг харж байна. Тэр чинь биш дээ. Миний бяцхан одоо ямар? Нөхөрлөл гэж юу байдг юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүртэл шүү дээ. Адад явдал хөгжилтэн. Сайхан сэтгэл, хүчирхэг байдал. Гуравчтан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо ямар? Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо ямар? Шидэт нөхөрлөл 37 дугаар хэсэг. Удирдын хамгийн чухал тоглолт нь Селеста гүнж биднийг сонгосонд итгэж чадахгүй нэ. Энэ бүхэн ямар өндөр нэр төр гэдгийг мэдэх үү? Бид нэр сонгогдсон. Гүнж намайг ингэж хүндэтгэх хэрэггүй юмсан. Би тайзан дээр гарч чадахгүй. Бүгд над руу харахад би үнэхээр дурггүй. Флаттершай. Энд чинь айд сандраад байх юм байхгүй шүү дээ. Тийм гэж үү? Мэдээд шүү дээ. Эквастра даяар бүх одоо морд чин сэтгэлийн баярт зориулж тоглолт бэлдэж байгаа. Энэ чинь уламжлал байхгүй юу? Тэгэхээр тэд бидний тоглолтыг ирж үзэх завгүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Бид Эквастрагийн хамгийн том бас хамгийн алдартай баярт оролцоод Кентерлотод ирж байна. Тэгэхээр маш олон одоо морд биднийг үзэхээр ирэх нь тодорхой. Олон гинэ? Хэдэн зуугаараа? Хэдэн зуун гинэ? 1000 ч хүрэх байх. Миний ус. Эпплчек. Наад цонхоо хаж тусаалахгүй юу? Rainbow, rainbow, rainbow. Баярлаа. Эквастрагийн дахин нэгдсэн ойн баяр болохоос Rainbow-ийн шоу биш дээ. Rainbow-гийн шоуч болж магадгүй. Би чинь од шүү дээ. Флаттершай, чи заавал тийшээ гарах хэрэгтэй. 2 минутын дараа хөшиг нэгдэнэ. Twilight, надад даадгач. Миний ус. Pinky! Чин сэтгэлийн баяр бол нөхөрлөл. Сайхан сэтгэлийг илэрхийлдэг баяр. Наад цонхоо хаагаад. Эрт үрлэлийн цагт Селеста гүнжийн амар амгалан хаанчлын өмнө буюу манай үзэсгэлэн Эквастрагийн нутгийг нээхээс өмнө одоо морд эв нэгдлийг мэддэггүй байжээ. Тэр үе үнэхээр хүнд хэцүү цаг байлаа. Би биенийг үзэн ядаж улам холдож байна. Та нар итгэж байна уу? Тэр аимшигт зүүн цагт амьдарч байсан 3 отог болох Пегаси, ганц эвэрт болон одоо мордын отгуудад бусдын үйл хэргийг үл хайхан зөвхөн өөрсдийн эд баялгийг илүү тавьдаг байсан байна. Пегасийн отог цагаагарыг эзэгэндэг байсан байна. Гэхдээ тэд хариуд нь ямар нэг юм хүсдэг байжээ. Харин одоо морд хоол хүнсийг ургуулах чадaltaй байв. Харин ганц эвэртүүд эд шидийн хүчээр өдөр шөнийг ээлжлүүлснийхээ хариуд мөн л ямар нэг юм хүсдэг байлаа. Амар амгалан цаг иртэл 3 отгийн хоорондын тэмцэл дээдсэгтэй хүч ширүүсчээ. Удалгүй юу болсон гэж бодож байна? Аимшигтай сасан шуурга. Бүх газар нутгийг нөмөрсөн хэний ч харж байгаагүй тийм аимшигтай цасан шуурга. Шуурганаас олж одоо морд тариалан тарих боломжгүй болж тэд даарч хөлдөж эхэлсэн.
Пегаси нарч аюулд орж эхэлж. Тэд өсөж ундаас ч байв. Харин ганц эвэртүүд өлсөж бас даарч эхэлсэн. Тэр шуурганы эсрэг ганц эвэртүүд шидэж хэрэглэж чадахгүй байлаа. Отог бүр улам бүр бие биенээ үзэн ядаж уур хилэндээ автах тусам хар шуурганы хүч улам нэмэгдсээр байсан. Удалгүй 3 отог цуглаж аимшигт цасан шуургыг яаж даван туулах талаар ярилцахаар боллоо. Отог бүр өөрсдийн удирдагчдаа явууллаа. Ганц эвэртийн хааны охин Платин гүнж. Бас хар шуурга удирдагч. Тэгээд одоо мордын отгийн удирдагч Канцлер Пудинхед. Уг нь бол тэд өөрсдийн алдаа дутагдлыг хэлэлцэж нэгдэх ёстой байсан юм л та. Яахаар одоо морд илүү их хоол хүнс хэрэглээд байгаа юм бэ? Бид биш чийлдэгдэг байх. Хүлээгээрэй. Чиний зөв юм байна. Бид юм байна. Ягаад гэвэл эртний Пегасууд тасан шуурга тавиад байсан болохоор тийм шүү дээ. Энэ бол бидний буруу биш. Бид цасаруулж чадахгүй. Тэгэхээр ганц эвэртүүд байх юм. Тэгээд амар ичи дээрээ шуурга тавьсан биз? Яа гинэ? Тэр Пегасигийн дээрэмчдийг бодвол ганц эвэртүүд бид харин ч эв нэгдэлтэй амьтад шүү. Дэлхийн гаралтай биш. Та нар бидний хөлдөөгөөгүй бол үдэд илүү сайхан амьдрах байсан. Ямар инээдтэй юм бэ? Газраас ч хүндэрч чадахгүй дорой юм байж. Хүй салхи захирагч биднийг доромжлоход бол. Чи миний дарга биш. Мулгай амьтаа. Өршөөгөөрэй. Би бол гүнж. Та нартай ярьж хүсэл алга. Тэгэхэд би явна шүү. Үгүй би ихнэ. Шуурга усмас ширүүлсээр байлаа. Ингэж цугласан уулзалт ямар ч үр ашиггүй болж отгуудын захирагчид гэр дайрж үл ойлголтыг улам дэврэхээр харьцгаалаа. Анхаараарай. Тэнд юу болсныг мэдмээр байна уу? Хүй салхи захирагчаа тэнд тэгэхэд юу болов? Аимшигтай. 3 отог аймагуудын захирагч нар бие биеэ үл хүндэтгэж байсан. Биднийг авгаа дайч гэдгийг ойлгохгүй дээрэнгүү зангаар харьцаж байна лээ. Тэр сул дорой амьтдтай харьцаж нэр төр угтаж болохгүй. Ухаад Кловер, чи хэрэгтэй вэ? Мэдээ хэрхэмдээцээ. Миний таамагласан зүйлийг хэн нэг нь ойлгож чадваа. Бидэнтэй хизээч ойлгож чадахгүй байна. Би дахиж тийм эрх мэдэлд орой амьтадтай харьцах хүсэхгүй байна. Ганц эвэртүүд бид шидтэй шүү дээ. Тэдний хүсэл сонирхол тааруулж амьдрна гэдэг утгагүй хэрэг. Хаалга ашиглаж болдгүй мүү Канцлер? Чи өөрөө наадхаа ашиглаж ухаантангүй. Би бол Канцлер. Би хайрцагны гадна тал сэтлэж чаддаг болохоор энэ албанд сонгогдсон. Тэгэхээр би яндан дотор ч бодож чадна гэсэн үг. Чи яндан дотор юм бодож чадах уу? Чадахгүй л байх шүү. Базара түрх хүлээж байдаа. Нэг гайхалтай санаа олчихлоо. Би төрүүлээд явна. Одоо морд бид бие дааж ганцаараа явах хэрэгтэй гэж би шийдэж байна. Бусад отгийн ахлагч нар ирээгүй хэрэггүй. Уг нь бид нэгдэж чадвал сайн сайхан цагийг Тэднийг бити бодоо. Бид л ганцхан хоол хүнс тариалдаг. гэхдээ одоо чадахгүй байна штэ. Тийм ээ. Тэгэхээр өөр газар руу явцгаач шинэ хоол хүнс ургуулах болно. Аимшиггүй зоригт өдөрдөгч надтай байхад бүх зүйл сайхан болно. Хаанаас эхлэх вэ? Миний санаа бол Бид шинэ газар олох хэрэгтэй. Хурдлаач чи. Хурдан явах хэрэгтэй байна. 1 2 1 2. Өөрөө өөрийгөө анхаарал явуул да. Газар хаах үйлсээ аль бол хурдан дуусгах хэрэгтэй байна штэ. Тэгж байж л бид сайн сайхан амьдралдаа зоолгоно. юу гэнэ ихмэ? Бидний дайснууд хаана отоод байж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Би ямар ч тайсан харахгүй нэрхмэ. Цасал байна. Тэр юу вэ? За, энд байхгүй юм шиг байна.
Шин гэдэг бүтэхгүй юм байна. Туурай бүр өвдчихлөө. Бид нар хэр удаа алхачих вэ? Бараг 5 минут эрхэмдээцээ. Шинэ газар хайжуулах юм хэцүү гэж бодож ч байсангүй. Гэхдээ энэ ирэл минь заавал бүтгэх ёстой. Үнэн дээр 3 хотгийнхаа өөртөө сайн хичих ёстой байсан. Зогсоорой. Яасан бэ? Тэш энийг хардаа. Эрхэмдээцээ. Зүгээр нэг горхил байна штэ. Амархан гаталчихсан шүү дээ. Би нөмргөө норохыг хүсэхгүй байна. Би шинэ газраа олохдоо газрын одоо морь шиг эсвэл тэр тэнийг Пегасус шиг адгийн байдалтай харагдахыг хүсэхгүй байна. Гэхдээ чамайг манад гарахныг арга байна л та. Нөмргийг сайн анхаарч яваарай. Чиний номын сангийн бүх номноос үнэтэй юм шүү. Тийм ээ, тийм. Яалтчгүй зөв зам байна. Бид нар тойроод яваад байх шиг байх юм. Тийм байх учиргүй. Чи намайг газрын зураг мэдэхгүй гэж бодоод байгаа юм уу? Яада гэжтэй канцлер. Зүгээр л газрын зураг дээр том нүгнүүд гарчгаж. Тийм ээ. Тэгэхгүй бол би яаж урдах замаа харах болж байна? Тийм ээ. Бас би ч ярих хэрэгтэй үстэй. Гинэт хинч ярихгүй бол яаж цаашдаа амьдрах юм бэ? Тэнгэр бурхан мэдээж энэ тухай эргцүүлсэн байхаа. Гэхдээ газрын зураг доошоо хардсан байна. Чамд нэг мэдээ дуулгамаар байна. Дихи бол бөөрнхий. Дээшээ доошоо гэж байхгүй. Эрэ тийм л дээ. Та энэ газрын зургийг сайн мэдэж байгаа бол санаа амарлаа. Санаа амарлаа? Чиний санаа амарч болохгүй. Хэнийг нь санаа амрах ёстой бол тэр нь би. Би бол канцлер. Би бол агуу удирдагч. Харин чи бол зүгээр Туслах. хамаагүй. Намайг жаахан санаагаа амрааж байх хооронд чи энэ газрын зургийг аваад явж бай. Ойлголоо канцлер бүтэхэд. Тэд бүгд замдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байлаа. Гэхдээ эцэст нь шинэ гайхалтай газар нутаг олжээ. Өмнө нь ийм гайхалтай нутгийг хинч харж байгаагүй гин. Энэ бол бидний хайж байсан шинэ утга мөнөө өсмөн. Ямар гоё юм бэ? Ирээдүйн байшингаа хаана барихаа төлөвлөнө. Энэ газрыг Пегасополисын нутаг гэж тунхаглаж байна. Ийм гоё эрдэнүүдийг харж байгаагүй юм байна. Ямар гайхалтай юм бэ? Энэ газар тэр чигээрээ гялалзаж байна. Би харин тэрнээс ч тод гялалзаж байна. Ганц эвэртүүдийн нэрийн өмнөөс энэ газрыг ганц эвэртүүдийн нутаг хэмээн тунхаглаж байна. Агаар энд мод бас шавар шавхаа. Энд хий шавар шавхаа дэлхий дээр хамгийн муухай шавар шавхаа байна. Бордоон хүртэл мод цэцгэс хурдан ургаж байна. Одоо мордын нэрийн өмнөөс энэ газрыг шаварт хөндөй гэж нэрэлтэй. Дэлхий гэвэл ямар вэ? Дэлхий. Маш гоё нэр бас надад баяр хүргээрэй. Би шинжээрээ орлоо. Би ихлээр тугаа зоосон. Үгүй шүү. Би түрүүсээ. Би танараас ч юм тугаа зоосон. Хулгайч дээрэмчид манай нутаг дэвсгэрээс явцгаа. Энэ газрын нэр Пегаполис шүү. Дэлхий. Пегаполис. Юникорниа. Тэгвэл энэ газрын төлөө тулалдацгаая. Ясан энэ газрыг авна. Ямар зэрлэг юм бэ? Ухаад кловер. Энэний янданд хорь. Ямар янда? Ангаж бид ихтэй тайвшраад тэгээд Тийм шүү. Эхлээд бүгдээрээ тайвширцгаая. Би ч бас тэгж бодож байна. бидний ачим ярьцгааж цаг үрцгээгээд. Энэ газрыг дайны талбар бодох болно. Харж байгаарай. Хин хааны удны морилуу цасан бөмбөг шидвэ. Хүлээгээрэй. Гинэ тийм их цас хаанаас гараад ирвэ? Яна дахиад биш шүү. Удалгүй тэдний олсон гайхалтай дивааж мэт газар цасан хүнжилт нуугдаж тэр чигтээ алга болчихж гин. Үдсэлэнд газар биш, эргэн тойрон цас. Дулаахан агаар биш, хүйтэн салхи. Зуны шаргал нар биш, харанхуй бүүдгэр тэнгэр. Шувуудын Ойлгочихлоо цаашаа яар. бүгд нуугдах газар хайж эхэлжээ. Энэ тэндгүү хайж байсан ч нуугдах ганц газар нь хүүхүтэн харанхуй агуу байлаа. Мэдээж тэр газрыг бүгд хуваах хэрэгтэй боллоо. Гэхдээ тэд нэг дор байгаадаа их л дургүй байцгаалаа.
Саас хүүтэн салхи захирагч. Хүй салхи шүү. Өдөртөгч Хингуй та надад зам тавьж эрхэм дээдсийн байх ёстой талбай руу явуулчихгүй юу? Ингэж юу эрхэмдээцээ? Мэдээж үгүй. Чи энэ үл харагдах шугамыг харж гин үү? Тусалгаа. Өөрсдийн байх газрыг бүгд хартал тодоор зураадах. Одоо энэ үл үзэгдэх шугамыг харж гин үү? Энэ шугамыг ямар ч ганц эвэрт эсвэл одоомор давах ёсгүй. Пегас полисын тусгаар тогтносон газар нутаг. Ухаад Кловер? Смарт Куки. Мэдэж байна, мэдэж байна. Чи яаж ийна? Чулууг битгий тойруул. Дээгүүрэн зур. Дайсны тал ганц сантиметр талбай өгмөөргүй байна. Наад чулууч нь юуникорныгийн эзэнт нутгийн талбайд байна. Тэгэхээр биднийх гэсэн үг. Хин мэдв. Дотор нь эрдэнэч байгаа юм билүү? Энэ чулуу Пегаса полисих. Наад чулуунаас гараа тат муу шуналтай амтан. Чи миний чулууг олчихсан байж тээ. Би хас айгу хайлаа. Хөөе. Манай нутаг дээр зөвшөөрөлгүй орчихлоо. Олсны олж хайсны гард гэдэг баха. Би ч юм сануулсан шүү. Миний чулууг өгөөд. Тийшээ хардаа. Үүд хаагдаж байна. Гайхалтай. Одоо ганц гарцгүй боллоо. Ингээд гацлаа да. Та хоёроос бүх юм боллоо. Та хоёр юу ч хийхгүй харин хэрэлдэж муудалцааглаа байсан шүү дээ. Өөрөө ч гэсэн хэрэлдэж байсан байх шүү эрхэмдээч. Тийм ээ, үнэн. Харин та хоёрыг бодоод арай гайгүй хэрэгцсэн. Миний тийм ээ. Ганц эвэртүүд хизээч хэрүүл маргаан хийдэггүй юм. Яагаад гэвэл хэрэлдүүд үргэлж бусдын дор орчихдаг байлгүй. Одоо мордвол бүр тэрнээс ч дор. Пегасичуд бол харгас. Ганц эвэртүүд хуваа хийчихчихэд. Тэр дээр байгаа юу вэ? Виндигоус юм шиг байна. Виндигоус гинэ. Миний багш сахад Сверл надад энэ тухай ярьж байсан. Үзэн ядалтаар хүч авдаг өвлийн сүнснүүд байгаа юм. Сүнснүүд хэдий ч нэх үзэн ядалт мэдэрнэ, төдий ч нэгээр хүйтэн болдог. Тэгвэл бидний буруу байж. Гурван отог аймгийнхан бие биедээ итгэлгүй үл ойлгоцсноос олж энэ засан шуургыг бид өөрсдөө үүсгэсэн байна. Гэтэл энэ шуурга бас энэ газар нутгийг сүйтгэж байна. Одоо бидний бие сэтгэл шигээ цэв хүйтэн болж байна. Би биенээ үзэн ядснаас болсон шүү дээ. Би чамайг үзэн яддаггүй. Та нарыг үзэн яддаг гэхээсээ илүү хой сайлаг захирагчийг л үзэн ядаж байна. Гэтэ тэрнийг ч бас үзэн яддаггүй л дээ. Би зүгээр л маш их үнэхээр тэрэнд дургу. Би ч бас та нарыг үзэн яддаггүй. Би ч муу адил. Бид зарим нэг талаар ялгаатайж бид бүгд л одоо морь. Ганц эвэртүүд ингэж чаддаг гэж мэдээгүй юм байна. Би ч бас мэдээгүй. Хизээч юм болж байгаагүй штэ. Гэхдээ би ганцаараа энэ бүхнийг хийгээгүй баха. Бид гурвуулаад хийчих шиг боллоо. Нөхөрлөөр холбогдож чадсан болохоор тэр шүнжин тэр гурав нөхөрлийн галыг тойрон сууж бие биедээ түүхээ ярьж дуудуулж үнэхээр хөвгөлтэй өнгөрөөжээ. Тэдний дуусан дуу одоо ч бидний дуртай өвлийн сүд дуу юм. Тэдний асаасан галын элч нөхөрлөөр холбогдсон сэтгэл тэдний удирдагчдад хүч мөсийг хайлуулж эхэлжээ. Бас зүр сэтгэлийн ч бас хайлуулсан байна. Гурван удирдагч үзэсгэлэнт нутгийг хувааж эв найрамдалтайгаар амьдрахаар шийдэж гинэ. Тэгээд тэд хамтдаа өөрсдийн шинэ нутгаа нэрлэжээ. Эквастра!
халуун гал бидний зүрхэнд бадамарч байгаа. Найс нөхөдтэйгөө байсан цагт энэ гал мөхөхгүй. Маргалж муудахгүй байхч тэднийг даваад л гарна. Маргаангүй бид гайхамшигтай сайн найзууд мөн. Бид бол нөхөрлийн тойргийг бүтээсэн одоо морь. Бидний нөхөрлөлд төгсгөл гэж үгүй. Селеста гүнж биднийг сонгосонд бахархаж явах хэрэгтэй. Биднийг нөхөрлөлийн үнэн жишээ болж чадна гэж итгэж байна гэсэн үг шүү дээ. Эпчик, чамайг бүх цонхоо хаасан гэж бодсон юмсан. Намайг зархаа бол. Рэмбо далавчтай юм чинь нисч очиод хаана үз? Тэр далавчтай болохоор амархан штий. Би яхаараа дандаа зарлаганд явдаг юм бэ? Твайлайт ий чи дээр хаачгаж болно штий. За, би хаачих ёо.